Улаанбаатар орчмын зарим орнолын агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индексийн судалгаа гэсэн энэ судалгааны үр дүнгээс тавчхан танилцуулахаар бэлтгэсэн. За тэгээд энэ судалгааг хийх болсон гол үндсэл нь бол агаарын бохирдол бол Улаанбаатар хотын төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байгааг бол та бүхэн бол мэдж байгаа. За тэгээд энэ агаарыг бохирдуулагч маш олон хорт хиймүүд дотроос бол хамгийн их хортоод нь нүүрс хүчлийн хий ордог. Ийм учраас бол хотын нөхцөл энэ агаарын бохирдлыг бууруулах, дуу чимээг багасгах зорилгоор бол хүмүүс бол олон тооны мод сөөг ургамлыг бол тариалдаг. Тэгээд мөн одоо бидний энэ хийж байгаа ургамлын агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индексийн судалгааг бол биологийн мониторингийн судалгаанд бол ашигладаг юм арга байгаамаа. За тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол агаар бохирдох үндсэн гол шалтгаан нь бол цахилгаан станцын утаа. За тэгээд автомашин бол маш их хэмжээгээр ихссэн. Дээрэс нь бол гэр хороол байгаатай холбоотойгоор бол агаар нэлээд бохирдож байгаа. За ингээд бохирдлоос болоод бол Улаанбаатар хотод энэ тариалсан ургамлуудад бол ямар өөрчлөлт гарч ийнө вэ гэхээр эхлээд бол тухайн ургамлын физиологт өөрчлөлт гарна. За ингээд физиологт гарсан өөрчлөлт маань аажмаар явах вэ гэхээр ургамлын морфологт янз бүрээр илэрч гардаг. За одоо навчин цоохордох юм бол өнгөн боодох юм уу хатах хорчир. За ингээд явандаа бол энэ бохирдол маань ургамалд бол янз бүрийн тийм халдвартай халдваргүй өвчний одоо их үүсвэр болж өгдөг. За ийм учраас бол энэ ургамал агаарын бохирдол хэрхэн төсвөрчдөг. Энэ чиглэлийн экофизиологийн судалгаа бол дэлхийн бусад оронд бол нэлээд хийгддэг. За энэ хийгддэг жишээнээс бол тавьсан байгаа. Гэсэн хэдий ч бол Монголд бол энэ чиглэлийн судалгаа ерөөсөө огт хийгддэггүй. Бид бол анхлан энэ ажлыг хийж эхлүүлээд байна. За тэгэхээр бид нар бас судалгаанд ямар зорилго тавьсан бэ гэхээр яг энэ Улаанбаатар орчимд ургаж байгаа ургамлууд дотроос агаарын бохирдлын одоо индикатор болгоод авчих ямар ургамал байна. За тэгээд энэ ургамлуудаас ямар ургамал нь бохирдолд хамгийн их төсвөртэй. За тэр ургамлуудыг ашиглаад энэ ногоон байгууламжийг өргөтгөхөд одоо ашиглах талын зөвлөлт боловсруулах гэсэн ийм зорилготойгоор энэ судалгааны ажлыг бол хийсэн. За ингээд судалгаандаа бол бид нар Улаанбаатар орчим за бохирдолтой хэсэг гэж үзээд Улаанбаатар орчмыгаа бохирдлгүй болох одоо Төв аймгийн Монгон морьцсон болох Улаанбаатар орчмоос ойролцоогоор 180 км-ийн зайд орших энэ хоёр цэгт яг адилхан ургаж байгаа ижил зүйлүүдийг сонгож авсан. За ингээд энд бол бид нар шинс, гацуур хус, замын таван, салаа, луйл, багвахаа гэсэн эхний ээлжиндийн 6 ургамлыг бол сонгож авсан байж байгаа. За энд бол 6 ургамлаас 2 нь бол 2 зүйлийн шинс байгаа. За хот орчимд ургаж байгаа ургамлуудаа бол хүмүүсийн зам даваа болон цэцэрлэг түрээлэнд ургаж байгаа ургамлуудаас авсан. За тэгээд нэг зүйлийн навчит мод болох хавдаг навчит хус байгаа. За тэгээд дүрслэг ургамлаар нь бид нар яг хөтөлбөл, эмийн багвахаа, таван салаа гэсэн энэ ургамлуудыг авсан. За судалгааны арга зүйн хувьд бол агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индексийг бол ургамлын навчинд агуулгадах аскорбины хүчил, нийт одоо холорфилийн агуулмж, за тэгээд навчны одоо pH-ийн хэмжээ, харьцангуй усчлт гэсэн энэ дөрвөн үзүүлэлтийг тодорхойлоод энэ томьёогоор бол тооцоолдог ийм тогтсон арга зүйтэй юм аа. За тэгээд энэ навчны харьцангуй усчлт гэдэг бол ургамлын одоо физиологийн хувьд ургамал стресс орчинд хэрхэн тасан зохицдог одоо маш их гол нөлөө үзүүлдэг ийм үзүүлэлт байгаа. Энэ харьцангуй усчлтыг ургамлын нойтонжин, физиологи туурайжин, усаар хасан жин гэсэн энэ гурван жингийн аргаар болоод тооцоолсон. За дараа нь pH-ийг бол pH метрийн тусламжтайгаар за холорфилийг бол яг үгээр холорфил маань ургамлыг бол хоолдог гол одоо пигмент байгаа. Энийн агуулмжийг бол спектрофотометрийн тусламжтайгаар бол тодорхойлсон. Өөрөөр хэлбэл судалгаанд хэрэглэж байгаа арга зүй маань орчин үеийн болоод хэрэглэгдэж байгаа багж маань ч гэсэн одоо сүүлийн үеийн судалгаанд хэрэглэж байгаа энэ багж төхөөрөмжийг ашигласан одоо цааш хийгдэх боломжтой юм ажил юм аа. За ингээд үр дүнгээс тавчхан танилцуулъя. Судалгаанд хамрагдсан нийт 6 зүйл маань 2 сайтанд хоёуланд нь байдаг. За энэ ургамлууд дээр агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индексийг 4 үзүүлэлттэй тооцоод ингээд тодорхойлоод гаргасан байгаа. За ингээд бол Улаанбаатар орчимд ургаж байгаа бүх ургамлууд дээр агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индекс бол өндөр гарсан байж байгаа. Гэхдээ энэ ургамлуудын хувьд агаарын бохирдлын төсвөрчлөлтийн индексийн ихсэлтийн хувь нь бол ялгаатай. Өөрөөр хэлэх юм бол хус, багвахаа, гацуур гэсэн 3 зүйл дээр бол физиологийн хувьд бол харьцангуй өөрчлөлт багтаа төсвөрчлөлтийн индексийн ихсэлтийн хувь бол бага. Үлдсэн 3 зүйл дээр нь бол бохирдолт мэдрэг төсвөрчлөлтийн индексийн ихсэлт нь бол өндөр гарсан байж байгаа.
За ингээд нийт ургамлуудынхаа дунджаар ингээд энэ бол 7 сард хийсэн судалгаа байгаа. Дунджаар нь аваад үзэх юм бол Улаанбаатар орчимд ургаж байгаа ургамлуудын хувьд агаарын бохирдлын цэцвэрчлэлийн индекс өндөр байна. За энэгээрээ юу хэлж байна гэхээр 7 сард Улаанбаатар хотод агаар маань бохирдсон байдгийн байна гэдгийг энэ үзүүлэлт харуулж өгч байгаа. За ингээд бид нар хийсэн судалгаагаа бусад судлаачдын үзүүлэлттэй харьцуулж үзсэн. Ерөнхийдөө бол манайд бидний судалгаанд авсан ургамлууд бусад судлаачдын судалгаанд хамрагдаагүй ч гэсэн ерөнхийдөө тоон үзүүлэлт бол ерөнхийдөө ойролцоо байсан байгаа. За тухайлбал бол бусад судлаачдынхаар бол энэ агаарын бохирдлын цэцвэрчлэлтийн индекс 481-ээс 841, цэцвэрчлэлтийн индексийн ихсэлтэнд 149-ээс 45.11 байна. Тэгэхээр бидний үзүүлэлт бол ерөнхийдөө энэтэй ингээд дүүцээ гараад ирчихсэн. За тэгээд энэ судалгаанаас юу гэсэн дүгнэлт гарч ийн үү гэхээр судалгаанд авсан 6 зүйл ургамлын 3 нь физиологийн хувьд бол тэр агаарын бохирдолтой орчинд харьцангуй нөгөө индексийн үзүүлэлт нь бол бага бага зүйлүүд нь бол тэсвэрчлэлт сайтай. Энэ ургамлуудыг бол хотын ногоон байгууламжийг өргөхөд ашиглах боломжтой. Харин тэсвэрчлэлтийн индексийн ихсэлт нь их ургамлууд бол бохирдолд мэдрэг учраас тэр ургамлуудыг бохирдлын индикатор болгон ашиглах боломжтой. За тэгээ эцэст нь бид нар бол өвлөл Улаанбаатарт ингээд гэр хорооллын одоо утаанаас Улаанбаатар хот маань бохирдоод байна гэж үздэг боловч зуны 7 сард ч гэсэн Улаанбаатар хот маань агаарын бохирдолтой байдаг юм байна. Ийм учраас энэ судалгааг цааш одоо үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэсэн юм товчхон дүгнэлтийг гаргалаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.